За зөвлөж гүшүүнээс асуух асуулт байна. Энэ орчсон тогтоолны төсөлтэй холбоотойгоор тэгэхээр Монгол улсын угаасаа одоо байгаа эдийн засаг нэгдүгээр уул уурхай тэр нөтрөө нүүрснээс бол одоо 70-80% хамааралтай байгаа. За нөгөө талд нь бас энэ эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэгцээ маань бол дутагдaltaй байгаа. Богино хугацаанд нөх шаардлага бий. Тэгэхээр энэ тогтоолын төслийг боловсруулах та эрчим хүчний яам, уул уурхай яамнаас тодорхой одоо санал нэгдүгээрт авч тэдэнтэй зөвлөснө үү? Нэг. Ер нь зүгээр Монгол улс тэгтээдэргүй одоо байгаа баялгаа одоо ашиглах, за уур амьсгалын өөрчлөлт бол одоо эрдэмтэд судлаачдсан дэлхийд дээр хоёр хуваагдсан байгаа шүү дээ. Нэг хэсэг нь бол энэ уур амьсгалт дулаар л бол үе шатлалтаагаар одоо тодорхой хугацаанд явж яддаг. За энийг бол харин зарим одоо технологи өндөр хөгжсөн эрдэс баялаг багтаа улс орнууд өөрийнх нь технологиг одоо нэвтрүүлж оруулах, за ингэснээрээ одоо эрдэс баялагтай буюу уул уурхайн баялагтай улсуудыг одоос илүү давуу талыг бий болгох гэдэг нэг ийм тал одоо судлаачдын байр суурь байдаг. За Монгол улсын хувьд бол аваад үзэхлээр одоо энэ уур амьсгалын өөрчлөлт бидний оруулсан хувь нэмэрх юм бол тийм одоо ноцтой юм байхгүй. Харамсалтай нь одоо хөдлөх гэхлээр нөгөө том стандартуудыг нөгөө том одоо шаардлагуудыг хангах ийм үүрэгтэй болчдөг. Ингээ үндсэн хэрэглээгээ хангаж чаддгүй бидний барих станц маань бидний одоо хэрэглэх эрчим хүч маань тэр хэмжээгээр үнэтэй болоод идэг. Одоо Германтай харьцуулахад тийм ээ, Австрали, Америктай харьцуулахад. Тэгэхээр бид эхний ээлжинд ямар нэг аргаар өөрийнхөө одоо аль болох үйлдвэрлэж чадах, бий болгож чадах юм маш хурдтайгаар хэрэгцээг эхэлж хангаад дараа нь энэ стандарт руу шилжих ийм одоо бодлого зорилт нь зөв биш үү гэдэг ийм санал байна. Тэгэхээр энэ гарч байгаа тогтоол маань өөрөө эргээд манай эрчим хүчийг улам мөр үнэтэй болгох, манай эрчим хүчний хэрэгцээг хангахад заавалчгүй одоо гарч байгаа энэ үр сүнжтэй хийгээ боловсруулж аваачаа дараачийн одоо кластер болох нефтийн үйлдвэрлэлд ашигла гэдэг ийм одоо дүрм журм стратеги болчихвээ. Би одоо өөрөө байгалийн ногоо хөгжлийн дийцээр хэлж ирсэн үнийг сайн мэдэж байна. Бид өөрөө хөгжөөгүй байж ээж ногоо хөгжлийн стандартыг авах гэж нэлээд одоо бас ажилласан. Харамсалтай нь энэ маань өөрөө аж үйлдвэрийн салбараач тэр за бусад эдийн засгч гэсэн нэлээд хойш татсан. Одоо дэлхийд дээр Америкээс ихсүүлээд энэ ногоо хөгжлийн копоос гарч ийн, ногоо хөгжлийн нэг юм цонх үе гарч ийн гэж харж байгаа. Энэ үед бид нар харин одоо энэ нүүрс ихээр ашигладаг Пош, за Япон нөгөө хөлөмжийн бага ялгаралтай дөрөвдүгээр үеийн гэж ярьдаг те. Fourth generation гэж яриад байгаа. Дөрөвдүгээр үеийн эрчим хүчний станцуудыг магадгүй оруулж ирж ажиллахын нүүрсээрээ эрчим хүчийг үйлдвэрлэж чадах юм бол олон жил хятадуудтай урд төрчтэй ярьсан. За энэ Зүүн Азийн одоо эрчим хүчний хэрэгцээг ханган нийлүүлэх тал дээр бид нэрс том тоглогч болох болцоо. Тэгэхээр энэ орон зайг хаах тогтоол за боёгийн тулг гишүүн бас чухал санал хэллээ. Та гүйцээгээд хэлсэн дээрх ба. Тэр зарим 1 минут гүйцээж хэлэх боломж өгье. Микрофон барьцлаа. За Ганбаатар дарагтаа баярлалаа. Олон үг хэлээг нөө сайдас буугаад үг хэлж байгаа учраас яах. Тэгэхээр ер нь бол стратеги байх нь зөв. Тэгэхээр энэ стратегид л гол нь бид өөрийнхөө онцлог таарсан дэлхийн ертөнцийн дээр гарч байгаа энэ цонх үеийг бүрэн ашиглах юмыг нээж өгөөрөө. Тэгэхгүй бол энийг хаагаад их том хүнд стандартууд тавьчвал хүүхдийг 18 хүрээгүй байхад нь их том хүнд ачаа өрүүлээд тэгээд ингээд давжаа болгодог адилхан одоо зүүрлэх юм бол эрчим хүчний салбар маш урт хугацаанд босохгүй бол бид одоо бас 11 12 онд оруулсан Монгол Улсын эрчим хүчний хууль дээр одоо долларын тэмдэгтэр буюу доллараар хийнэгдэг эрчим хүч, ногоо эрчим хүч, сэргээх эрчим хүчийг дэмжих ганцхан хууль байдаг долларын залт орсон. Иннээс бол одоо манай эрчим хүчний салбар үндсэндээ өнөөдрийг хүртэл нөгөө байгуулагдсан гэрээнүүд нь ч явдаггүй, станцууч баригддаггүй, ажиллаж исэн одоо уул уурхай нүүрсээр ажилладаг станцууд шинэ сэргээх эрчим хүч ирээдүй болсон энэ хоёроо хооронд дайсан болгоцсон ийм бас за санал байсан тийм ээ. Санал байсан биз? Болно. За жаргал сайхны зол жаргал гишүүн үг авъя. За яг